Энэ сайхан өглөөний минь төргий. Бороотой өглөө байна. Тэгээд бороо орох гэж байна. Ганц нэг хаялаад. Өнөө өглөөнөөс ороод бороотой л гэж цаг агаар мэдээлсэн гэсэн. Тэгээд өнөөдөр юун тухай хуваалцах хүсэлтэй байна вэ гэвэл өөрийгөө цэвэрлэх аргын тухай ярилцах гэсэн. Энэ нөгөө нэг усанд орох шилтэй нөгөө өөрийнхөө сэтгэл санааг цэвэрлэх арга. Тэгэхээр би бас энэ аргаар үтсэн чи үнэхээр сайхан болсон байгаа. Сэтгэл хөнгөрдөг гэдэг нь үний шүү. Тэгээд өөрийгөө уучлалдаг гэдэг нь үний юм бэлээ. Тэгээд хин нэгэн итгэмжит хүнтэй гэдэг юм тий. Хин нэгэн итгэмжит хүнтэй хамт сууж урт удаан хугацаанд нөгөө дотроо тээж явсан бүхнээ чин сэтгэлээсээ уудлан ярих нь өөрийгөө цэвэрлэх арга юм байна гэж тэр хүнээр дамжуулан өөрөөсөө тэр өөрт байгаа бүхнээ байж гаргаж сэтгэлээ солилдог байна л да. Тэр дээд хүчинд өргөдөг юм байна. Тэгэхээр энэ нэг кинон дээр Америкийн кинон дээр гараад идэг штеп нэг Есүсийн шашинтнууд нэг намлагчтай ийм нэг юмны цаан суугаад ингээд өөрийнхөө гин буруу хүлээгээд намжлаад идэг, гимээ хүлээгээд идэг. Гэдэгтээ төстэй юм шиг байгаа. Бас нөгөө нэг өвөө эмээнэр биднийг жоохон байхад эмээнэр ялангуяа нөгөө цай уугаал хоорондоо хамаг болсон болоогүй зүйлээ яриад ингээд идэг. Бас энэ сэтгэлээ солих нэг яг энэ бид одоо энэ хэрэгэлдэг энэ аргатай адилхан юм байна гэж би бодсон. Тэгээ би бас тийм дотны хүнд өөрийнхөө сэтгэлийг сольж үзсэн болохоор та бүхэнтэй хуваалцж байгаамаа. Тэгээд өөрийнхөө тухайд дутглуудынхаа тухай ярих нь одоо хүний дотоод харанхуйг ярих нь хүний дотоод харанхуйг цэвэрлдэг байна. Дахин төрсөн мэт шинжлэгдэнэ гэдэг байгаа байхгүй. Гэхдээ та шийдвэр гаргаж дахин төрсөн мэт болохын тулд хин нэгэн хүнтэй нүүрээ харан сууж амьдралынхаа шарахыг бас ариун нандин бүхнээ хуваалцсан хэлэлцэх төвхтэй байж болохын. Харин энэ зүйлийг хийсний дараа шийдвэр гаргаад хийснийхаа дараа тайтгарл хөнгөрөл ирдэг бахнэ. Тэгээд инхийг гэсэн та оролдоод үзвэл мэдэх болно. Та туршаад үзээрэй, хуваалцаарай, чат бичээрэй, хамтдаа шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.